Үеийн үедээ тахиж шүдсэн бурхтаас илүү үрийн үрдээ захих гэрээс тусгаар тогтнол. Үгсний дараа сүнс минь хүртэл сахиж үлдэх өн мөн хийн тэнгэр тусгаар тогтнол. Алтан соёмб хөх халзтай улаан далба арга ядсан ч тусгаар тогтнолтой би баян хон. Ээлж дараатай орчлонгийн жам ямар боловч эцсээ хүртэл тусгаар тогтнолдоо би эзэн хүн. Зохиолч, нийтлэлж Баасангийн Намын чимэд. Тусгаар тогтнолын тухай алаг цоогхон тэмдэглэлүүд. Цуврал. Чингис эрхний хоосон шил ба эх орон. Нью-Йорк хотоос Блумингтонд түр ирээд байсан Тайванаас гаралтай Ли хэмээх хэртэй нэгэн орой жаахан суув. Ли маань хаанасаа чавсан нэг том шилтэй хуучин цагийн цэнхэр шошготой Чингис арх гаргаж биднийг дайллаа. Бидэнтэй хамт хэдэн төвд залуус байсан юм. Төвдүүд ч бас арх пиав гаргацгаав. Төвдүүд халамцаад дуулцгаалаа. Төвд дуугаан дуулав, хятад дуу дуулав. Тэдэн дотроос нэг дуу яахаргүй миний мэддэг дуу байх юм аа. Би хизээ хятад дуу мэддэг болчихов доо гэж гайхаж суутал харин манай ардын дуу 15-ны сарыг хятадаар ялимгүй хятад аялгау оруулаад дуулсан нь тэр байж. Хятад даан энэ дуу бэст гинэ. Нэг халамтсан төвд залуу хоосорсон арх пиав виноны шилийг цуглуулад савхаар цохилуурхийн дуу оруулан дагав. Авьяастай төвд юм аа. Тэр шилнүүд дотор нөгөөх Лигийн гаргасан Чингис эрхний хоосорсон шилж бас байлаа. Гинт Ли маань том дуугаар ууртаа наргагүй хашгичин биднийг бүгдийг цочоолоо. Дуулж байсан нь дуугаа хураан, ууж байсан нь хундгаан тавин бүгд Лиг гайхан харав. Лигийн нүд ууртай дүрлцэн нөгөөх сайн дурын хөгжимчин залуу руу ухас хийж өмнөн өрсөн шилнүүд дотроос Чингис эрхний хоосорсон шилийг шүүрч аваад элэг зүрхэндээ наагаад хүүхэд шиг инкрилж гарлаа. Тоглоогүй. Бүр үннээсэн шүү. Тэгээд хөлстэй цамцаан тайлаад түндээ нөгөө хоосон шилээ нандинан боож тэврээд гарч одов. Түүний энэ сонин үйлдэлийг бид бүгд гайхаж хачирхаад л өнгөрсөн. Харин хэдэн өдрийн дараа түүнийг Нью-Йорк руу буцах үед тэр орой яагаад тийм хачин ааш гаргасны лавлвал би Монгол хүн гэж билээ. Технэн хятадаас Тайванд Чанкай шиг даган дөрвж очсон монголчуудын удмын хүн байж. Америкийн нэгдсэн улсад ирээд 32 жил болсон гэсэн. Монголоор бол таг. Би чахар монгол, ах, найзаа гэх мэт цөөн хэдэн үг л мэднэ. Гэвч зүрх сэтгэл нь итгэл бишрлэн. Түүнд Монголтой холбоотой юм бүхэн тэрч бүхэл бидний хувьд ёор огтхон ч анзааралгүйгээр хог руу шидчихдэг тэр Чингис эрхний хог болсон хоосон шилж хүртэл эрхэм нандин байж Монголынх нь нэг хэсэг хилтэрхий болж байдаг ажээ. Монголд бол их хааны маань нэр хөрөг бүхий архины шил хогоор нэг хөглөрсөөр бид хог тогоон хутгаж их хааныхаа хөргөн дээгүр нь гიშгэлж нүүрэн дээр нь чулуу цементээр цоглон хагална, нулимн дотор нь элдмийн бохирыг хийн үл тоон үл хүндэтгэн. Их хааныхаа нэртэй хатуу архийг уугаад согтно, зодолдно, хутгална. Би Чингисийн Монгол байна хэмээн цээжэн дэлдэм бархирна. Ямар гээчийн алдас ёс бус явдал вэ? Литэй анх уулзаж танилцахад намайг Монгол улсаас ирсэн гэхээр гарын маань удаан барьж, баярлан талархаж дахин тонголзож байсансан. Энэ бүхнийг бодохоор тэр нэгэн үдэш Монгол хэлж үгүй, зүсж үгүй болчихсон ч их хааныхаа хөрөгтэй хоосон шилийг цээжиндээ наагаад гарч утсан Ли хэмээх өнөөх хятадын Тайванаас ирсэн эрийн өмнө би Чингис хааны гал голомтыг авчваа Монгол улсын иргэн гэж нүүр бардам хэлэх ёс суртахууны эрхтэй байсандаа ихэд эргэлзэж эмзэглэх ажээ. Ингээд юр
Тусгаар тогтнол гэдэг маань угтаан хүний сэтгэл зүрхний угт итгэл бишрэл хүндлэл бахархал болон оршиж байдаг усуу. Сонсогч та бүхэн зохиолч нийтлэлч Баасангийн номин жимдийн тусгаар тогтнолын тухай алаг цовхон тэмдэглэлүүдийн 1-р хэсгийг хүлээн аван сонслоо. Нийтлэлийг үнссэн жүжигчин Алтан гэрэл, найруулагч Амар Бат.